хоёр Париста ирсэн байв. Маш их бороотой нөгөө нэг хувьтай хүн борооноор хичээрээ. Хувьтай юм болохоор бороогоо бас дагуулаад ирлээ. Амар бороо өрчин 100% бороотой гинэ. Тэгээ бид хоёр энэний цаана ингээ чигээрээ харах юм бол Луврын музей хараад байгаа. Бид хоёр одоо тийшээ яах вэ байх уу гэх бүр ингээ амар бороо ороод байна. Тэгээд түрүүхэн буусан. Тэгээд буугаад метрогоор наашаа хүрээд ирсэн. Тэгээд амжин сухаас өмнө яг тэр нэг буудлын дээр болохоор нөгөө Луврын музей амар ойрхон байсан болохоор гяс үзчихье гэж бодоод ирсэн аахгүй. Тэгсэн чинь бороо л гэж. За тэгээ энэний араас шууд буудлын руугаа яваад ядаж юм хумаа тавих хаа. Тэгээд ер нь бол гарах бах гэж бодож байна. Тэр үгээд уулзъя. Буудлаа харуулнаа. Автобуснаас буугаад автобусаар ирээд тэгээд буудлын руу орохын алдаад гадаа арай л үдэн биш тэг нэг ганц халуун юм авч ууе. Тэгээд мэдээж пан ун шоколад. Тэгээд нөгөө хүн нэг пистачиото нэг юм авсан. За одоо энийг голоор шууд хувааж. Шууд пистач нь гойчдаг гинэ ямар аим юм бэ? Йоо энийг нэ. Оо. Нэг хоёр шиг нэг. Истэ нөө соус нь өтгөн биш амар юу биш юм. Надаа. Насаа бодоод нэг харъя. Нэ. Батал яг гоё шоколадлаа. Өөрөө мэдээ. Яг энэ гоё газар нь бол биш нөгөө нэг. Мэдгүй зүгээр Зүгээр хальт таарсан. хальт таарсан Гоё газар. газар юм. Орн эт нуун хэмээ. Оо энэ шилэ. Тэгээ зураг нь өрчлөө. Лефт амар өмхий. Амар өмхий лефт. Бид хоёр усан орчод гард ирлээ. Талгуунд шампунад өрчдөг байсан юм гэсэн. Ер нь Парис жоохон өмхий. Метроны бодлоор нөрөнгөд амар өмхий. Манай өөрөө тэгээд нарагийн өндөр хаалганы яаядах юм бэ? Зя сайн бацхан уу. Энэ удаагийн рум туура, хотел туура би ихэр болсон. Дандаа хаалганыг одоо би яадаг гэсэн шүү дээ. За. Ороод ирлээ шууд ор. Яг нэг тийм амар зөөлхөн биш. Ганц авууштай юм нь болохоор энэ. Цонхоор шууд харж болно. Мод. Шууд ирэглээ. Зургт. Ширээ. Жижиг мини бар. Колотой 2 устай. Мэдээж уухгүй. Маш үнэтэй байгаа. Сандал тойл тэгснэ хамгийн сонирхолтой заяа. Тэгээ энд нэг юм шкаф шиг юм л. Тэгээ эндүүтэй битүүрсээ амар норсон. Юмаа эндүүд ичлэх юм билээ. Нэг гоё юм нь болохоор энэ хичнээн юм жижигэн мичгэн гэсэн бас Samsung-ийн хитер авчираад тавьсан. Энэ хамгийн авууштай орж ирэнгүүт амар гоё дулаахан мэдрэгцсэн. Тэгээд хамгийн сонирхолтой 0 нь амар том. Ингээ шүршүртэй энэ тал дээрээ угаалтур ингээд суултур. За ерөнхийдөө нэг юмрхүү. Тэгээд энэ пар бол ажилтг юм байна. Утгагүй ажиллуулна. Нэг иймэрхүү тэгээд 2 хоногийн 215. А 270 юм байна уучлаарай цаанаас. Надлаа төхөө зангаар. 202 хоногийн 270 тэгээд Луврын музей гэдэг дээ шүү дээ. Лувр музей. Тэрнтэйг амар ойрхон юм байна. Гэхдээ Эйфел тавартайгаа жоохон хол. За одоо бид тээр жоохон хувцснуудаа жоохон хатааж матааж байгаа бид тээр иш ойрхон гарна. Ямар ч хэсэн гарна. Хоол эхэлж идэв. Амар үлсэж чинь. Тэгээд юу яана. Eiffel Tower л гэж явж байна. Eiffel Tower орноо. Энэ хүн ярьж чадахгүй хүн бичиж чадахгүй. Айгу хэцүү юм байна. Ерөөсөө ингээд зөрчилдөөд байна. Ажиллаа хийхгүй бол айгу хэцүү. Би бүр гарч хэлжтэй. За тэгээд хоолн дээр ч юм уу Eiffel Tower дээр ч юм уу уулзцгаая. Бай бай.
За тэгээ буудлаасаа гараад Галерей Лафайет гэдэг ийм том моол очсон. Тэнд очиж макарон идсэн байдгийн нэг оливын тосмос үзээд тэгээ дээвэр нэг айгуу гоё юм бэлээ очиж үзгээд нэг иймэрхүү байсан. Одоо идэж уснаад гайхуулаад тах шүү. Буудлаасаа гараад дэлгүүр ороод тэгээд одоо бүр амар өсөөр өнөөс хойш нэг олигтой хоол идсэн. Тэгээд явж байгаад олон Франц хоол идэх гэж бодсон хэрнээ яана азаа туршаад буруу идчихвэл амар өнсөж байгаа дээр амар гомдох хаа гэж бодоод яа нэрсэн бэ? Хятад олдын газар ороод ирсэн. Энэ болохоор нөгөө юу хаш. Гэтэ энэ нөгөө нэг юм ер нь sweet амттай юм байна. Дэжгүй жоохон халуунаа. Энэ порк болохоор Сичуан порк гэдэг үгтэй. Угаасаа хятад хоолныхан газрын нэр нь болохоор Сичуан Chinese ресторан гэдэг нэг тийм нэртэй. Тэгээ бүр амар. Гэтэ порк нь бол амар гоё. Одоо нэг том амар том шүл ирж байгаа за. Тэгээ тэр шүлийг хүлээгээд уулын бичлэг хийхгүй бай гэж гүрийсэн юм уулна. Тааж битээр үлсөө даа. Баяр та. Ой. Шүлийг хүлээж барахгүй. Ой, том хоол маань хүрээд ирсэн нэг хартаа. Үрийн доктор арай л үлэн л дөө. Энийг 2 хүн идэж болох уу гэж гээд асуусан аахгүй гэсэн чинь болон тийм том тоогоотой ирэн шүү гэдгсэн чинь хажуугаар нь орж ирсэн бид 2 хоол нэмээд зэгчдэг байсан. Тэгтээ ийм гоё харагдчихна. Өндөр нь хүртэл амар гоё өртчихэв. Идэж барахгүй хаа. Тэгтээ яа дий. Дэжгүй шүү, дэжгүй. Тийм учраас хятад хоолны газар орж ирэхэд хизээч та алдахгүй юм аа. Амтэр адтай буу газар сонгол алдсан л та. Хятад хоол хэр сайн мэддэг вэ? Энэ хоолыг гин хүртэл хийдэж чадлаа. Йоо амар халуунаатай гээл бодож. Хай хөрхнүүдээ. Бит хоёр ингээд буудлынхаа ер нь бол баг дээврийн өрөө байгаа байхгүй юу? Тэгээ нөө цонхон дэшиг онгодог. Тэгээ цонхон онголоо сая бороо ороод дууссан байна. Одоохондоо зогссон байна. Бүр гад амар гоё өнөртөж чинь. Яг Монгол байгаа юм шиг өнөртөж чинь. Тэнгүүтээ одоо ийш харуулах бол бүр амар хөөрхөн юм байна. Бараг л одоо ингээд тэр доош харуул та хайр. Одоо энд ингээд шатаагаа байхгүй юу? Бараг буугаад тэр дээвэр дээр суулаа штэ. Брэймэр гоё. I'm so happy. The next day. Энэ бол капучино. 6 €50. Яг юу байгаа болохоор 6 € 50 байгаа бай. Cappuccino. Гоё юм шиг байна. Cappuccino? Капучино. Тийм байна. Яг л капучино. Яг моно. Яг энэ амт мөш. Тэр өглөөний цайгаа захиалсан. Гэтэ амар тэнэгээ миний л тэнэгээ халтаа. За уучлаарай за баяртай ярихгүй байна шүү дээ. За өглөөний цай маань ирлээ. Гоё харагдчих байна. Өчигдөр өрөөний халуун ногоотой дахианаас хойш юм идээгүй гэж. Bro, what are you talking about, man? Оо, ямар хөөрхөн таван маатай. Амар гоё харагдчих байна. Йоо, энэ панкейк байна. Тэр бол бейгл байна. Энэ бол гэхдээ нарагийн. Тэрийнхэн зөрүүлээд авчираад авчлаа. Гэхдээ зүгээр. Угаасаа талын би идэх юм байгаа юм аа. Засах болохоор хайчих. Тэгээ Нотр-Дамын сүмрөө явах замдаа энэ парк тараад энд нэг бас нэг хөрхөн юм байсан. Тэгээд паркийг тойруулж харуулж гин. Дараа нь гүүрээр гарсан. Тэгээ гүүрээ бас тойруулаа харуулчих гин. За тэгэхээр сайн байцгаана уу, бид нар одоогийн байдлаар Нотр-Дам дээр ирсэн байна. Нотр-Дам дээр одоо жоохон бороотой байна. 100 төгөнд хүн болгон орсон байна. Тэгээ та бүхэндээ Нотр-Дамыг харуулцгаая. Заран. Гоё байна. Хоёр сая энэ лөө ирсэн чинь эсрэг талд нь ийм
бейкерийн одоо нэг фестивал шиг юм болж ирсэн. Ийм юм харсан байхгүй юу? Тэгээд энийг нь за болж байгаа юм. Тэгээд явуул очиндоо гэдэг тэгжсэн чинь ер нь тийм мартчих. Тэгээд түрүүн шал димэл өглөөний цай өөр газар ууцсан байна. Энд ууцсан бол амар ахгүй юу гэж юу? Тэгээд яг одоо хүүхэд насны минь хүүхэлдэйн кино болох Quasimodo санаанд орж байна. Тийм ээ. Юу л чи бүгтгэр нөгөөтг нь хин гэдлээ. Би бол Esmeralda. Esmeralda нөгөө. Чи бол Yama. Маа. Ер нь бол гоё юм байна. Одоо бид хоёр хаашаа явах вэ гэх юм бол Disneyland. Тэнд уулзцгаая. Merci, bye. Ямар гоё. Нэг тийм зүүл амттай хурц биш. За нэлээ очрлж жагаад Нотр-Дамынхаа дотор нь ороод ирсэн мэдээ. Бусад Европын орнууд их шиг адилхан сүм нь бол айгүй өвөрмөц. Тэгээд чимэн байсан. Хийцэл мэзлийн жоохон гайхаад өвчлээ. Тэгээд гарч ирчээд Кико Милано гээд гоо сайхны юм газраас уруул өнгөлөгч авангуудаа дээр нь ингээд костюм хийлгсэн мэдээ. Тэр нь болохоор нэг талд нь ингээ Ану гээд лазераар бичээд нөгөө талд нь болохоор юм Парисын цамхгийг ингэж лазардаж гаргаж ирсэн. Тэгээ энэ нэг л евро байсан. Тэр нь амар хөөрхөн. За тэгчээ тэрний араас бит хоёр Disneyland руу явах гээд тэгээд одоо буух чинь тэнд Mickey Mouse-а харуулад байна хөрх юм дээ. За бит хоёр Disneyland дээр ирсэн байна. Парк руу одоо орох чинь. Тэгээд орох гэж байгаа үүд нисэн хөтөл амар хөөрхөн хараа. Мэш сэтгэл өндөр байна. Одоо дотгошоо орж байгаад харуулъя. Ямар вэ? Гоё ер нь бол сайхан байна. Вау. Bonjour et bienvenue aux nouveaux passagers. Pendant le trajet, veuillez rester assis et garder bras et mains à l'intérieur. Бид хоёр одоо ханаагаач яг цайцынхаа доор. Харин нислээ штэ. За нараа опа. Оо навшиж. За чараа за. Өргөөрэй. Арай барахгүй нэ. За. Одоо ана дэшигүүгээ зураг дараалах гүйж ирч. Тэр кастлын доор зураг дараална. Яа хар хөтөнд цамцаад байлаа. Яа. Зөндөө олон хүүхдүүд байгаа болохоор бас хамаагүй бичлэгэж болох үгүйгээ мэдэхгүй байна уу. Гэхдээ ямар ч их тоглоом дээр нь суучлаа. Тэгээ сая Петр Пен тий? Петр Пен. Хүний 15 евроны нөгөө хурдан ордог пассing авсан. Тэгвэл 65 минут очирсан гэдэг хамаг цаг авчих. Орж ирснээс хойш ерөөсөө хоол идсэнгүй ганц лейс л идлээ. Яг тоглоомн дээр очирлаад явах юм бол амар юм байна уу. Яг тэгэл нэг газараа 40-60 минут очирлаа. 40-60 минут очирлаа. Одоо бид нөгөө нэг төвд нь яг голд нь нөгөө нэг цамхаглан гарч ицгээд тэгээд байж байна. Ерөнхийдөө бол тоглоомн дотроо хальт ороод хальт бичлэг хийгээ явцсан. Тэгээд дээр нь гараад харсан.
Юу хотлаа. Энд чи нойрч ч нөгөө нойрч ч бүгэн ч үст. Нойрч ч бүгэн ч. Энэ нөгөө нэг нойрч ч бүгэнжийнх нь хүрдэг. Энийг юу гэдэг? Тэрэм. Одоо би энэ дээр ингээ хөрнө ирэхээ ургаараа. Тэнд өөрөө юу юм шүү дээ. Унтж байгаа. Одоо тэр морин дойролт дээр суугаад тэнд болохоор нөгөө нэг юу лээ. Small people ч илүү little people ч илүү нэг юм байгаа гэсэн. Тэгээд сая энэ Артур гээ худлаа яриад нэг сэлэм суулгах гэж үзэдтэй бүтэхгүй юм бэл. Тэнд нэг юм байгаад байгаа юм да. Тэр гэхдээ аман гол нь мапн дээр ерөөсөө сайн харагдахгүй л байгаа юм да. За яах чамаг очиж үзэндэ гэж. Тэр нөгөө нэг өмсгөлчин тий. Өмсгөлчин дээр гардаг нөгөө хоёр бол. Нэр өчтөд бараг бүгдээрээ 25 евро гэдэг юм байна. Энэ болохоор нөгөө Beauty and Beast дээр гардаг. Лаца гэр. Тэгээ мэдээж Mickey Mouse. Өмсгөлчингийн сүх тэрэг. Мөн тэ? Нөгөө холоо юм болчдөг үстэй. Pumpkin-ийг юм болгодог үстэй. Үгүй лөө. Тийм дээ. За. Une vie de vilainie, de piraterie, de fripouillerie et de tout si fini. Oh, regarde, mais non, déjà. Хараа. Энэ одоо Индиана Джонсын галзуу болгоно дээр. Ай. Ой, тамар. 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 Миний жолооч жоохон суг. Яа. Тэр явж байгаад Пиноккиогийн хоолны газар орж ирсэн. Ер нь бол хоолнууд нь 100 евро гэд алдан байна уу? Мөдлийн хон тэр 3 курс. 3 курс. Тэгээ түрүү нэг 47 гарч ямар үтэй гэж явсан. Дараа нь тэгэл нэмэгдээ явчихдаг. Пиноккио. Чиптер 2 хотдог нийлээр нь тэгээ нэг десерттэй нараа Пиноккиогийн өгөө 2 бургер нэг хотдог. Ийм бүрхэг ресторан орж ирсэн. За ингээ хоолоо идэд гараад ирсэн чинь ёо Диснейгийн баатрууд ингээд дуулаад бүжиглээд өстө нэрээ балааг нь авч идэв. Дааш бүтээр энэс нь жоохон хоцорсон байлээ. Нэг хальт сүүлийн хэсгийг нь үзэж байгаа л тарс. Тэгээд энд сүүлд нь хамгийн сүүлд нь 10-40-оос тоглолт болдог. Тэр тоглолтыг үзээл баг уйлахаа шахлаа шít. Амар гоё за бүр ингээ хүүхэд насны хамаг дурсамж мурсамж зүгээр сэргээл. Юу вэ? Дисней чинь ийм гоё лөө гээл тэнд солиод молоод бодохыг хараад ёо. Тэгээд тэгтээ бороо орж исэн болохоор жоохон хэцүү нэгээд надад харах өнцг нь айгүй хэцүү байсан. Хүмүүс зонтгоо дэлгэчээр намхан хүн чинь харахгүй. Тэгээд нарагийн мөрөн дээр суугаад дээшээ нэг өргүүлээд өстө нэрээ үзэж болох бүхэл газраас үзсэн дээ. Наасаа цаашаа яваад. Тэгээд энд ингээд одоо зонтгонд ороо зогсож чинь амар бороотой байсан. Гэхдээ бүр амар гоё байсан. Үнэхээр л гоё байсан. Тэгээ ер нь бол та нарт хэлгээд Диснейленд руу заавал яваарай. Одоо би бол бүх Диснейленд руу л ормоор санагдчихээн да. The next day. Hello. Юу яцгаана?
Бид хоёрын 3 дахь өдөр эхэлж байна. Өчигдөр бүтэн өдөржингөө 12 цаг тоглоомын парк дээр тоглохоор ямар царайтай байдгийг харцгаая бүгд дүн нүд бүдний улаалт мулаалт бүр арилахгүй байна гэж бодсон. За тэр чи яах вэ? Одоо бит хоёр хаана вэ гэвэл Eiffel Tower дээр ирсэн. Тийм ээ. Бид Eiffel Tower дээр ирлээ. Тэгээд юу гэж хэлэх мэдэхгүй нөө. Аим гоё юм. Ер нь бол гоё юм нөө. Харахад их сайхан байна. Үзүү штэ. Анх удаа харж байгаа болохоор үнэхээр гоё байна. Ер нь бол төмөрлөд юм шүү дээ. Юу гэж бодоод байгаа. Даа тэгээд доороос нь бүр ямар харагддаг детальтай. Харуулнаа. Хайртай шүү баяртай. Эвлийн цанхаг ингээд доороос нь ингээд харуулад өглөө. Нэг нь төмөрлөөлээ. Тэгээ өөрөө бас харуулад өгч юм. Би нэг имерхүү царайтай байсан. Тэгээ дахиад бит хоёр. Тэгээ Arc de Triomphe гэдэг нэг газар очисон. Энэ бол Arc байсан. Дээр нь гарч болдог. Гэхдээ бит хоёр бол гараагүй. Тэгээ энэ нөхөн гарцаар гарч заавал энэ дээр очдог. Тэгэхгүй бол ингээд тойрог машин зам байдаг болохоор ингээд зам хөндлөн бол гарч болохгүй. Тэгээ бит хоёр өөрийгөө харуулангаа Arc-тайгаа хамт сайхан эргэлдээд орчин тойрноос харуулад өгнө. Бараг тэнгэрийг л харуулад байгаа юм шүү дээ. Сайн уу хөрхнүүдээ. Бит хоёр одоо Арка үдчихэд одоо Луврын музей дээр дахиад ирсэн. Эхний өдрийг санаж байна уу? Амар бороотой байсан. Тэгээ бит хоёр анх эрэхтэй бас минийхээ бүр цаа талаас нь гарч ирсэн аахгүй. Одоо болохоор наад талд нь гараад ирсэн. Тэр одоо эндээсээ шууд ингээд энэ завсраар гараад нөгөө нэг шилэн ийм гурвалжин дээр нь очино. Тэгээ тэр дээр очиод дахиад бичлэг хий. Одоо чи яг Францаар нь хэлтэй музейнийх нэрийг. Луврын музей. Мэдгүй. Ямар санда бараг Луврын музей гэдэг юм чаа. Хүн болгоны зургаад харуулад байдаг. Шилэн пирамид шиг. Одоо энд орол музейнүүд юм шиг байна тий? Зөв. Харин тийм л юм шиг байна. Бид хоёрт орж үзэх угаасаа зав байхгүй. Дээрээс нь өнөөдөр 2 дахь өдөр ээжилдэг гэсэн Луврын музей. Ер нь музей за яг хөө Моно Лиза гэдэгтэй л орж үзсэн үү гэхээс ш тэрнээс ш нэг. Гоё гэсэн шүү дээ. Бид хоёр завар дараа ирэхтэй бодлоо. Тэгээд дотор талтай юм том талбай та. Нуугтаад байгаа юм миний хард. Тэгээд тэр цаана нөө Бранденбург тоо гэдэгтэй төстэй. Гэт гэс хэлэхгүй бол. Тий, нэг тийм юм байна. Та нэг юмэрхүү. Сэтгэгдэл. Гоё юм. Сайхан байна. Нэг зураг авахлаа тэгээд одоо дараа чанга тарах юм да. За баяртай. Баяртай. Дараа нь бит хоёр Palace Garnier гээд газар очисон. Энэ бол опера байсан. Одоо хүртэл ажилтдаг. Энэ ороход бол нэг хүний 25 евро байсан. За гэхдээ энэ мөнгийг төлсөнд бүр үнэхээр харамсахааргүй бүр доторх нь үнэхээр гоё. Хаан, тааз, шал тэр бүр ингээд байгаа бүх юм нь маш гоё юм бэлээ. Тэгээ тэр дунд бит хоёр бас ингээд эрхэлтэд өгнө. Тэгээ доторх ингээд суудлыг нь харуулдаг нэг хэсэг гэдэм байлээ. Тэгээ энэ бүр амар гоё ингээд улаан хүрэн. Тэгээ тааз мазны тэр гоё л хээ, зураг, мураг ёо бүр өстой хэлэх юм биш янзын юм бэлээ. Юм үзэж. Одоо энэ чинээс тэгвэл ингээ харж үзсэн л тоо. Браво. Алгадш. Браво. За ингээд сүүлийн удаа өөртөө нэг сайхан селфитэж аваад бичлэгээ хийгээд влогныхоо бичлэгийг бас хийгээд тэр үүхэндээ зураг мургаа даруулаад тойрож эргэлдээд тэгээл ер нь эндээс гарсан байдیں۔ Тэгээд эндээсээ шууд гараад буудлаас очиж цүнхээ аваад метрондоо суугаад онгоцны буудлал руу явсан байт юм аа. За тэгээ макарон авч идээд бүгдийг амруугаа чихэж аваад гэрлүүгээ харьсан байт юм аа. Влогтой хамт байсан баярлалаа. Баяртай хайртай шүү.